Дуучин Баяр Цэмэлийн тоглолт 9-р сарын 6-нд Төв Цэмгэлдэх хүрээлэнд тасалбарыг бокс офис сегмэнээс Сайн байцгаана уу? Удаанаас удаан хүлээсэн Wednesday зурлалын 2 дугаар сизон гарсан байна. Гейм тэргийн өндөр зөн совинтой, далдыг харах супер чадвартай Wednesday охин Nevermore Academy-д 2 дахь жилдээ эргэн ирж суралцсан. Өөрийнх нь буруугаас болж хамгийн сайн найз нь нас орж байгаа үйл явдлыг тэр зүүдэндээ олж харсан учраас ирээдүйд болох аюулыг бүхий л аргаар хэрэглэн зогсоохыг тэр хүсдэг. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Гар хөлөө баглуулчихсан Wednesday цоврал алуурчны гэрт маш олон хүүхэлдэйн дунд сууж байна. Яаж яваад ийм нөхцөл байдалд хүрсэн талаараа тэр кино өглөхтэй зэрэгцээд ярьж эхэлдэг. Зуны амралтаараа манай охин далдыг хардаг чадвараа улам сайжруулахын тулд Күүдигийн номыг ашиглаж эхэлсэн байна. Үдсэн онлоо ямар нэг байдлаар баталгаажуулахын тулд тэр дадлаг хийхээр шийдэж 6 настайгаас хойш илрүүлэхийг хүссэн хэрэгэн барьж авдаг. Тэнгийн тусламжтайгаар тэр гэмт хэрэгтний уул мөрийг хадгалсан зүйлсийг хулгайлж өөрийн болгоод нөгөөтгөндөө хүрч алуурчны байгаа газрыг болоод мэдчихнэ. Тэгээ шууд л онгоцон сууж тэрэн лөө очих гэдэг боловч нисэг буудлын дээр очисон даруйдаал хөөрхий охин өөрийгөө хамгаалах бүхий л хэрэгслэн ор хаалган дээр нь хураалгах хэрэгтэй болдог. Цоврал алуурчны гэрт ирээд Wednesday тэрнийг захилгаан борохоогоор цохиулах гэдэг ч өнөөх нь гарнаас нь атгаж авснаар манай охины нүднээс хар нулимс уурсаж дахиад л далдыг харж байна гэд аргашаас аваад онцгдаг. Ухаан орохдоо тэр алуурчны нууц өрөөнд сэргэн. Гаж донтой эрэхтэй би цааш нь харуулсан хүмүүсээ хүүхэлдэ болгож хадгалдаг. Өнөөдөр цуглуулгаа нэмэхэд сайхан өдөр байна гэд Wednesday худаг бариад дайрах тэр мөчөд тэнг хажуу талаас нь гарч ирээд мөнөөх хэрийг нам зохиж унгаа. Өөрийнхөө чадварыг илт сайжирсныг мэдэрсэн хорон санаатай охин алуурчныг цагдаа нарт хүлээлгэж өгчхөөд гэртээ буцаад ирдэг. Шинэ хичээлийн жил эхэлсэн учраас тэр одоо Nevermore сургууль руугаа явж байна. Тэрний дүү Pax лээж гэсэн тухайн сургуульд энэ жил шинээр элсэж байгаа. Түүний чадвар нь өөрөөсөө захилгаан хялгаруулах. Pax-ийн өөцөндөө замын тэмдэгнүүдийг унгааж олон зам тээврийн осол гаргадаг. Эцэг ихт нь харин энэ үйл явдал нь таалагдав. Тэдний явж байгаа замаас холгүйхэн нэгэн хувийн мөрдөгч хотын захад нууцаар дурлалцаж байгаа 2 хосын зургийг холоос дарж байна. Ингэж байхад нь тэргэнлүү нэг нүдтэй нэг их сонин хэрэг сүргэн дагуулж ирээд дайрч гардаг. Мөрдөгч ирэхдээ хэрээнүүдийн дайралтаас бултаж машиндаа суугаад намайг барьчихлаа. Нотлох баримтууд бүгд цагдаагийн хилцээр байгаа шүү гэж хэн нэгэнд хэлээд утсаан салгатал нөгөө хэрээнүүд нь машин дотор нь ороод ирчихсэн байна. Адамсын гэр бүлийнхэн зорьсон газартаа ирсэн байна. Wednesday Pax-лыг шууд л хүзүүнээс нь барьж аваад юу болохгүйг нь тайлбарлаж эхэлдэг. Тэгтэл тэрнийг баахан охтууд бүчиж ирснээ. Wednesday бид нар чиний шүтэн бишрэгчэд гарын үсгээ хэн зураад өгөөч гэхэн тэр. Яг нөгөө өнгөрсөн жил манай хүн чинь сургуулаа аварсан шүү дээ. Тэгээд тэрнээс болоо шин сурагчдын дунд ихэд нэр хүнтэй болчихсон. Гэхдээ манай хорон санаатай охинд олонний анхаарлын төвд байх нь нэг их таалагддаггүй. Үүний дараа Wednesday сургуулийнхаа шин захирал Барри Дорттой танилцдаг. Тэр гаднаасаа ээлдэг зөөлөн хүн тарагдах боловч дотроо бол маш ухаалаг залтай нэг. Бас өөрөөсөө гал гаргаж чаддаг. Wednesday өрөөндөө эргэж ирээд дотны найз Эниттэйгэн бэлгэн солилцдог. Чон болдог охин найздаа өөрийнхөө хайртай бодоолох бэлгэлэх бол Wednesday хариуд нь хүний үсээр хийсэн нөгөө цоврал алуурчны цуглуулганд байсан шаргал үст хүүхэлдэг гаргаж өгдөг. Тэгээ юм хумаа зэгцэлж байгаад хувцсныхаа шүүгийг онгойлготол өөдөөс нь ном сум хархан тэр. Эхний өдрөөсөө л дайсантай болж байгаа шүү гэж байгаа юм шиг эргээд давтай морил Wednesday. Би чамайг ажиглаж байгаа шүүгээд тэрний зургийг сумныхаа урд зоочихсан байна. Иймэрхүү зүйлсийг энгийн үзэгдэл юм шиг хүлээж авдаг Wednesday юу ч болоогүй юм шиг зургийг нь хуулж авах гэж байгаад тэрэнд хүрсэн даруйдаа хэрхэн хаанаас яаж дарсныг нь олж харж чаддаг ч хэн зураг дараад байгааг нь олж илрүүлж чаддаггүй. Гомес хүүгийн шинэ өрөөнд нь хүргэж өгч байна. Pax-ийн өрөөний хамтрагч бол Wednesday-тэй нэг ангид суралцдаг нөгөө зөвгийн үржүүлгийг юуж байна. Morticia сургуулийн шинэ захирал нэгэн гайхалтай санал тавьдаг. Тэр нь юу гэхээр яг тэдний сургууль нэг хандив холбоотой юм байна л да. Тэгээд үйл ажиллагаагаа явуулахын тулд ашиг олдоггүй газар чинь дан сурагчдынхаа төлбөрөөр цааш явахд нэлээд хэцүү болчиход байгаа юм. Ер нь бол нэр хүндтэй баян хүмүүс л баян хүмүүсээ сайн мэдэж холбоо сүлбэтэй байдаг болохоор Morticia-г тухайн холбооныхоо тэргүүнээр өргөмжлөх саналтай байдаг. Тэгээ яг хариугаа огтлон сургууль дотор хүүхдүүдтэйгээ ойр барилгах нэгэн байр гаргаж өг. Энэ байшинд нь нөгөө Wednesday эхний сизон дээр цэцэг өгөөд байдаг багш амьдарч байсан. Morticia охиндоо хандаж ээж нь чиний чадварыг хөгжүүлэхийн тулд сэтгэл санааг чинь чиглүүлэх багш болох бодолтой байна. Чамд ямар санагдаж байна вэ гэхэд манай охин хариуд нь би бол хэрэг та бол дагта. Таны эгч Афилиач гэсэн бас л хэрэг байсан. Бид хоёрын зам нийлэхгүй гэд гараад явчихдаг.
Мартишо бол ер нь гэр бүлийнхээ жинхэнэ тэргүүлэгч. Мэргэн ухаантай, нарийн мэдрэмжтэй, ховорхон инээдтэй, үхлийн аюултай эмэгтэй. Ямар ч асуудал гарсан тайван хандаж үргэлж зөв гаргалгаа гаргадаг. Өндөр харизматай, үг дуу цөөтэй, гэр бүлдээ хөтлөө үнэнч бүхнээ зориулдаг бүсгүй. Тэдний гэр бүлийн бүхий л эмэгтэйчүүд бүхий л цаг үед хамгийн хүчрэх нь байсаар ирсэн. Гомес бол хөөрх юм эхнэрийнхээ үгээр л бусдын нүдэнд өөрхийн тэргүү нэртэй харагдав. Фили гэдэг хүний хувьд гэвэл Wednesday-тэй усны тусал шиг адилхан. Тэгээд бас л далдыг хардаг чадвартай. Гэхдээ 20 жилийн өмнө баг галзуураад ч юм уу яг яасан тодорхойгүй алга болчихсон. Мартишо охиноо эгчтэйгээ адилхан чадвартайг нь мэдж байгаа. Тэгээд яг олон жилийн өмнө эгчигээ өөрийнхөө чадраас олж яаж шаналж зовж байгаад алга усныг мэддэг болохоор охиноос тэгээд алга болчихгүй эсвэл өгчихгүй гэж санаа нэхэр зовж байгаа. Эцэг эхтэйгээ угаасаа ойлголцдоггүй Wednesday ой дундуур алхассаар нөгөө хувийн мөрдөгчийн нас барсан газарт хүрээд ирдэг. Манай охин тэр аваар юу болсныг нь сонирхож байгаад сэжиг бүхий нэг итгээ тэр дунд явж байгааг олж хараад тэрнийг дагаж явдаг. Нөгөөдхөө хөөж байгаад нэг юм бариад авбал өнгөрсөн сизон дээр шериф байсан галт нь гараад ирнэ. Энэ ч үг нөгөө манай охинтой болцож молцоол мангас олж хуураад байсан залуу штэ. Мэдж байгаа штэ. Галт нь Wednesday-гээ салахтаа чи бид хоёрыг хэрээнүүд харж байгаа шүү гэж тэрэнд анхааруулдаг. Энэ өдрийн орой эрэгтэйчүүдийн корпус дээр Аякс хэмээх координатор залуу шинэ ирсэн сурагчдад нэгэн түүх домог мэд яриаг өгүүлэн суув. Never More-ын босхийг алгасан хүмүүсийн дунд хамгийн ухаантай нэгэн эрхэм зүрх муутай байсан учраас өөртөө зориулж механик зүрх бүтээж байгаа. Тэр олон жил амьдарч болох байсан чинь нэг өдөр дуршилт хийж байгаад бүтэлгүйтэж тогон зохиулаад нас барчихсан юмсан. Тэрний зогсыг хүмүүс ойн дунд байрлах гавлын ясны хэлбэртэй модны дор байгаа хэмээн ам дамжин ярьцгаадаг. Тэгээд болоогүй бүр шүн дунд очиод тухайн модон жихээ нагаа сонсвол өнөх механик зүрхнийхэн зохиолтыг олд сонсохч боломжтой хэмээн. Энэ яриг анхааралтай хэгчин сонсож байсан Paxley-гийн дотор тухайн модон доороос өнөх эрдэмтний зохицыг ухаж гаргах хүсэл маш ихээр ориглон гарч ирнэ. Paxley бол ерөнхийдөө эгчийгээ бодвол тэнэг дихтэй хорон санаа нь бол хэнийг ч дагуулахгүй хинээс ч асуухааргүй тийм муу юмстай. Угаасаа нүдийг нь харуул шийтчихсэн байгаа нь шууд мэдрэгдэнэ. Энэ үйл явдлын хажуугаар шин захирал Bianca-г өрөөндөө дуудаад авчирчихсан. Би чамд нэг санал тавих гэж чи Мартишо танд цуглуулахад нь тусал. Чиний сэрэн чадвар бидэнд маш их тус болно гэж зогсож байна. Бианкагийн чадвар чинь нөгөө хүзүүндэх зүйлдээ барьж байгаад хүнд хүслээ хэлэх юм бол нөгөөдөл нь шууд биелүүлдэ штэ. Тэрийг нь мань хашир ашиглах гээд байгаа байхгүй юу? Яг сургуулаа авч үлдэх гээл байгаа юм байлээ л дээ. За тэгээ энэ бүхний хажуугаар бас нэг чухал үйл явдал болдог нь Enid Wednesday-гийн гэр бүлийн туслах Тингийг өөрийнхөө чонон сүрэгт нэгтгэдэг. Яг хөөргий чон олж хувирдаггүй ч гэсэн хүн чоннуудтай хамгийн ойроо сайрцдаг нэгэн болохоор тэр одоо тэдний нэг болж байгаа. Wednesday-гийн сэтгэл санаа жаахан тиймхэн байгаа учраас хөгжмийн зааланд очиж violonчил тоглож байгаа сургуулийнхаа шинэ дуу хөгжмийн багштай танилцдаг. Энэ бүхэндээ зэрэгцээд нэгэн нууцлаг нөмрөгтэй хүн Wednesday-гийн цээд зургнаас нүдийг нь ухчихсан сууж байна. Маргааш өдөр болоход сургууль даяараа хичээлийн шинжил зориулсан галын наадамд бэлдэж эхэлдэг. Доорч захирал Мартишаг хандивын холбооны тэргүүн болооч хэмээн гуйсаар л байна. Тэрний зорилго бол Мартишагийн ээж одоо Wednesday-гийн хэмээн Never More-ын төгсөгчд дундаас хамгийн баян юм байна л да. Тэгээ тэрнээс их хэмжээний хандивын мөнгө босгочих гээл ингэж их улаараад байгаа юм байна л да. Ингэхдээ тэр бас Bianca-г таны туслах болно гэд энэ үеэрээ танилцуулаад амждаг. Манай хорон санаатай охин чинь гэмт тэрэг мөрдгийн хажуугаар зохиол бичсэн шүү дээ. Тэрнийгээ манай хүн баг 2 жил бичиж байгаа байхгүй. Тэгээ гар бичмэл болохоор мэдээж ямар ч хуулбар байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр өрөөндөө ороод ирсэн чинь тэр зохиолыг нөгөө ардаас нь зураг хөргийг нууцаар аваад байсан хүн хулгайлаад чиний зохиол галын наадмын эндэр дор байгаа гэд биччихсэн байна. Галын наадам дөнгөж эхлэх гээд нээлттэй хийж явах хооронд Wednesday овоосон мод руу 2 жил өөрийн гараараа бичсэн зохиолон болохоор улаан галзуу юм дахиад орчихдог. Энэ хооронд нь дуу дуусч захирал өөрийн гараар галын наадмыг эхлүүлэхэд Wednesday асбуй модон донд дөнгөжл өөрийнхөө зохиолыг олоод харчихсан үзүүрээс нь атгаж байна. Гал авалцаар гарах гарцыг хаах үед манай охин ашгүй нэг юм үхрийн махын шорлог болчихгүй шиг эсэмэнд гарч иж чаддаг. Захирал уур утаас авсуусан Wednesday-г тайзан дээр дуудаж авчираад чи бол бидний аврагч. Бидний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа гэд Wednesday-гийн нэг сэлэн барьчихсан зургийг даавн дороос гаргаад ир. Яснаасаа иймэрхүү юм дургүй хорон санаатай манай охин өнгөрсөн жилийн үйл явдал зориулсан зургийг шатааж өрхөд би та нар шиг ийм эргүү юмнуудтай энд ингэж тэнэгдмээргүй байна гэд тентхийг орхин одно. Эгчигээ нээлтийн ёслол боснуулж байх хооронд Paxley гартаан хүр затгачсан нөгөө механик зүрхтэй эрдэмтнийг ухаж гаргахаар гавлын ясан хэлбэртэй модон дор ирсэн байдаг. Тэгээ нөгөө салгасан юм чи яахтай ух газраа хайж явж байгаа модны үнцэнд бүдэрч унаад тэгээ сандраад
Сандарсандаа тэрүүгээр нэг захилгаан дамжуулан аждаг байхгүй юу? Хөрсөөр нь. Тэгсэн чинь газар доороос нөгөө эрдэмтнийх нь зогсон захилгаанжаад ам ороод босоод ир. За яг энэ үйл явдалтай давхцаад Энид Wednesday-гээс яах гэж тэр зургийг шатааж байгаа юм бэ гэж асуужчихсан явж байгаад мөрөнд нь санамсаргүй хурчгсан чинь манай охин зөгнөл хараад дахиад татаад унчихдаг. Тухайн зүудэнд Wednesday Энидийн оршуулган дээр ирж гисэн өнөөхийнхэн сүнсэн тэрэндээ би чамаас олж өгсөн шүү ухааны юм шивнээд байж байна. 2 дугаар анги. Гол дүр маань ээжийнхээ хажууд ухаардаг. Мартиша охиныхоо нүүрэн дээр хар нулимсны ормыг хараад хар нулимс гарнаа гэдэг чинь чи чадвараа хэтрүүлэн ашиглаад чадхаасаа илүү цаг нь болоогүй байхад хүсээд байна гэсэн дохио. Би чамд далдыг харахад чинь туслаж чадна. Чи надад итгэ гэхэд Wednesday нохоо хуцаж байна ч гэж тоож байгаа юм байхгүй тэднийхээс гараад алхана. Ингэж явахдаа тэр Энидийн оршуулган дээр нэг нүдтэй хэрэг байсан. Галп нь бас бидний хэрэг дагаад байна гэсэн. Энэ юу нь ямар учиртай шүү вэ? Хэрээл бүгдийг нь холбоод байна да гэж дотроо бодож байснаа ер нь галпн дээр очийгээд гэрт нь ирдэг. Харамсалтай нь хөгшин хэрэг дахиад л өнөөх учир бүтүүлэг хэрээнүүдийн дайралтанд өртөж нас барсан байна. Хэрээнүүд тэрний нүдийг ухаж гэдэс дотрыг нь цөлөмчгсөн харагддаг. Wednesday юу босныг нь олж мэдхийн тулд тэрний биеинд нь хүрдэгч далдыг хардаг чадвар нь нэг л сайн болж өгдөг. Ер нь бол юу ч харж чаддаггүй. Яагаад болохгүй байна гэ байн биеинд нь хүрчгсэн зогсож байтал цагдаа нар гинэт гаднаас орж ирээд манай охиныг баривчилж чаддаг. Хүү амны хэргийн газарт байсан цорын ганц хүн болохоор байцаалт өгөх нь тодорхой. Тентгийн шериф Wednesday-гээс эсэн босон юм асууж байтал Gomez гаднаас орж ирээд би тэрний өмгөөлөгч байна. Та байцаалт авах зөвшөөрлөө олж ирээд бидэнтэй ярилцаарай гэд охиноо дагуулад гардаг. Wednesday аваасаа тэрнийг яаж олсныг нь асууж байгаад ээжийнхээ эгч Афилиягийн сэдв рүү ор. Тэгтэл Gomez би тэрний талаар сайн мэднэ. Гэхдээ энэ төвхийг ярих хүн нь би бишээ гэснээр тэдний яриа дуустав. Маргааш өглөө юу ч нэ зөгөөнийхөө сараалуу орох гэтэл Paxley үдийг нь хаа зогсчиход ямар нэг зүйл нуугаад байд. Paxley ер нь бол Nevermore найз олдохгүй байна. Wednesday Eugene-ээс дүүг нь хараад өгөөч гэсэн болохоор нөгөөх нь дуртай дургүй нэг өрөөнд хамт амьдрахаар болсон юм билээ. Тэгээс Eugene Paxley хоёрын сонирхол шаал өөр. Эгэл Paxley ганц байгаа найздаа нууж байгаа юм үзүүлнэ. Тэр зомбиндоо бүр нэр өгчихсэн одоо хоол өгмөр байна гэж зогсож байна. Eugene байгаа юм нь юу л байна зөвгийн бал учраас нөгөөдөг чинь наа ч нь бол ёстой байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Нийл антиоксидант, эрүүл мэндэд тустай энтер гэд бөө реклам хийж байгаа зомбинд уулгасан чинь нөнөөх нь уусан даруйдал буцаагаад гаргачих. Тэгэхээр нь Paxley сургуулийн галт тоогоноос ажиртай далах барьж гарч ирээд үлсэж өгөх гэж байгаа амтнаа төр зуртаан аргална. Кампустаа эргэж ирсэн Wednesday өрөөргөө орсон даруйдал тагтан дээр ухаангүй хэвдэх Энидийг олж хардаг. Зөгнөл нь ийм хурдан биелэн чинээ бодоогүй явсан хөөрхий охин хайртай найз дээрээ алхуурхан төхөж очтол өөдөөс нь өнөөх тэнгэн 4 сарын 1-гээд босоод ирдэг. Өөний дараа тэдний өрөөнд нэгэн учир битүүлэг нүд ороод ирчихсэн байна. Wednesday хин үнийг оруулж ирдэг билээ гэтэл нөгөө сталкер нөхөр нас барсан галпны утаснаас Энидийн утас руу мессеж бичиж тэрний зургийг явуулаад би чамаа дагаад л байна. Хараад л байгаа шүү гэсэн байдаг. Энидэд энэ нь огтоос таалагддаг. Wednesday сургуулийнхаа захирлыг нэгэн профессортай хамт явж байгааг нь хараад багшаа манай сургуульд шувуу удирдах чаддаг хүмүүс сурч байсан уу гэж асуухад өнөөх нь бараг л байхгүй дээ. Бараг 10 жил тийм хүмүүс харсангүй гэдэг. Манай охины дараачийн очиж уулзах хүн бол сэтгцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа Тайлер. Энид жолооны курс сурч байгаа. Тэгээд өнөөдөр жолооны дадлага хийн гэдгийг нь Wednesday мэдэж байгаа учраас тэрний бичиг баримтыг хулгайлаад жолооны багш тэр нь сайн байна уу? Намайг Энид гэдгээгээд яваад очдог. Ингэхдээ тэр багшигаа сэтгцийн эмнэлэг ороход нь хажуу талаас нь саад болоод байлахгүй тул тэрний тоормсны шингэнтэй шалаанкийг нь огтолж хаяад хүссэн газартаа яг цагтаа хурж ирнэ. Wednesday Тайлертай уулзахын тулд тэрнийг эмчилж байгаа эмч Fairburn-тэй танилцдаг. Энэ эмэгтэй угтаа бол яг тийм ер бусын чадвартай хүмүүстэй л тулж ажилтдаг юм чинь билээ л дээ. Манай охин эмчээсэн зөвшөөрөл авчгаад хуучин найз залуударын орж ирээд аав чинь өчигдөр нас барсан. Тэрэнд муу сандаг хүн байгаа. Юу гэхэд Тайлер түүнд нь хариулах татгалзаад бүр уурлаж Энидэд мэд хүргээрээ. Би эндээс гардгал юм бол тэрний хэдэн хэсэг тас татаж хаяндаа хэмээн шүдээ зов. Энэ хоёрын уулзалт нэг иймэрхүү болоод өнгөрөв. Өрөөндөө эргэж ирээд манай охин чимдаам дотор дүгжигчсэн байгаа Тингийг олж хардаг. Нөгөө ардаас нь нууцаар дагаад байдаг нөхөр Тингийг чимдаам дотор нь баглаж орхиод Энидийг шин найз залуутай хамт барьцаалчихсан болж таарна. Тэр Wednesday 30 минут байгаа шүү гэж сануулсан захиа үлдээсэн байх бөгөөд бичсэн үгэн дундаа тэр нот шифрлсэн байдаг.
Шифрлсэн гэдэг нь нуусан гэсэн үг шүү дээ. Мэдэн шүү дээ, тийм. За тэгээ сургуулийнхаа орган дээр очиод нөгөө нотнуудаа нэг нэгээр нь догсноор нууц хаалга нээгдэнэ. Wednesday хэдий яарч байгаач маш болгоомжтой алхасаар битүү хутганд ор хөвдөж байгаа Энид болон тэрний найз залууг олж чаддаг. Нөгөө хутгнууд нь цаг явах тусам доошлсоор 3 минутын дараа чон олж хувирдаг хөөрхий хоёрыг дуусгах юмсан. Wednesday-гийн даалгавар бол харин хутгатай давцаг зогсоохын тулд овоолсон олон номон дундаас байхгүй байгаа нэг зохиолыг нь олж мэдээд бичгийн машин дээр бичих явдал юм. Манай хөөгөөс толгой дотор тооны машинтай учраас Herbert Wells-ийн үл үзэгдэгч нэгэн хэмээх зохиол байхгүй байгааг анзаараад найзыгаа найз залуутай аварч чаддаг. Хотогтой давцсан зогсож буцаад дээшлэх үед өнгөрсөн хугацаанд Wednesday-гийн араас дагаж зургийг нь дарж өхлийн өрх бэлдээд байсан нөхөр өөрийгөө ил гаргаж ир. Тэр бол манай хор санаатай охины үнэн шүтэн бишрэгч үл үзэгдэгч Агнес байдаг. Тэгвэл Агнес энэ бүхнийг Wednesday-тэй л ойрхон найзууд болохын тулд хийсэн гэдгээ хэлээд тэрний мөрдөөд байгаа Галпны өхлийн хэрэгтэй огт холбоогүй гэдгийг батлаж чаддаг. Wednesday-гийн хэрэг мөрдлөгт тусалж чадах нэг чухал зүйлийг Агнес олж өгдөг нь Галпны гар утас байна. Өрөөндөө эргэж ирээд гол дүр маань хэрэг мөрдлөгт гүүдийн намыг ашиглаж даалтыг харахгүй л ямар нэг юм дутуу үлдээгээд байна гэж боддог. Тэгээ шүүгнээс номоо гаргаж ирэх гэтэл шургуулах нь хоосон байна. Мартиша охиныхоо нүднээс хар нулимс олж хардаг. Тэр өдөр өрөөнд нь ирж тийнгийг баахан загнаж байгаад өнөх гүүдийн номыг нь аваад явчихсан болж таардаг. Өөний ардуур захирал доорт Бянкаг дахиад л өрөөндөө дууччихсан. Чи Мартишаг өөрийн чадвараа ашиглаж ээжээр нь хандив өгөх тухай ятгах хэрэгтэй байна. Хэрвээ чи үүнийг чадахгүй гэвэл би чиний тэтгэлгээр суралцдаг асуудлыг бүрэн хорих бодолтой байгаа гэж хэлдэг. Бянка яаж чадалгүй захирлын үгэнд орж Мартиша дээр очиод тэрнийг ховстож орхив. Тэр сургуулийн захирлыг Мартиша шиг ховстож болох байсан ч өнөөх нь залтай новшолохоор манай бор охины шиднээс хамгаалдаг сахиустай байж таарсан юм билээ. Хоёрдугаар ангийн үйл явдал Пакслигийн зомби суларчсан явж байгаа үйл явдлаар төгсдөг. Энидийн жолооны багш бороотой орой ойн дундах замаар явж байгаад өнөөх зомбиг нь харахгүй дайрч унгаагаад хүн дайрчлаа гэж андуурч гарч ирээд Пакслигийн зомбид идүүлж дуустдаг. Эхний 2 ангийг нь өнөөдөр оруулаад дараачийн 2 ангийг нь нээх удахгүй оруулна. 5 дугаар анги нь угаасаа 7 хоногийн дараа гарна. Тиймээс нээх удаахгүй гаргаад явж болохоор тэсэдэж ор за. За ингээ дараа уулзтлаа. Түр баяртай.